За сайн уу. Өнөөдөр манай бүжгийн клубтэй танилцгаая. Манай бүжгийн клуб Мольтосын 2 дахь байдаг модны 2-ын. За одоо бүгд манай клубт хэлээ орцгоё. За манайх нэг юм халтай. Тэг өнөөдөр харцгаая. 2 дахь байдаг. Одоо анх шат нараад дуусч байгаа. Монголын 2 дахь дараад ичлээ. За энэ манай ховц салхи өрөө, энэ манай ариун тэмрийн өрөө, энэ манай заал. Хэдүүл ховц салхи болцгаая. За ховц салхи гараад ичлээ. Одоо манай бүжгийн тамирчдаас гоё асуулт хэлсэн. Бүжиглэж байгаа хамгийн их хөрөм өгдөг хүн хин бэ? Ер нь миний ээж болон гэр бүл маань айгүй хөрөм өгдөг. За баярлаа. За дараагийн үнээс. За хэрэг шинэ гişүү ирвэл түүнд юу гэж зөвлөмөр вэ? Удаан тууштай яваарай гэж зөвлөмөр. Тэгээд зарим хүмүүс ингэ дундаас нь хаждаг болохоор бараг сурсан гэж юм байдаг болохоор тууштай яваарай гэж хэлээ. Баярлаа. Дараагийн үнээс. За бүжгийн хувцас өмсгөл яг ямар мэдрэмж төрдөг вэ? Тийм гоё мэдрэмж төрдөг. Яагаад гоё юм бол? Өөрөө бүжиглэх туртай тэгээд яг бүжиглэх хамгийн гоё хувцасууд туслаа. Баярлаа. Тэс багшийнхаа ямар занж нэртэй вэ? Юм бүгдэнтэй ихтэй ширсдэг юм уу? Яагаад тэгж бодсон бол? Хүнийг нэг хэрэгтэй уу? Яг уутгаан төсөөлөв. Дараагийн үнээс. Хэрвээ бүжиг амттай байсан бол ямар амттай байх вэ? Ялуу. Яагаад би ялуу юм? Амттай. За баярлаа. Дараагийн хүн. За чиний хувьд бүжиг гэж юу вэ? Миний хобби. За баярлаа. За ихрэ өдөр бүр бэлтгэлээ хүү эсвэл 7 хоногт 2 удаа хийх үү? Өдөр бүр. Баярлаа. Дараагийн хүн. Хэдийний 5 бүжгээс ямар бүжиг их дуртай вэ? Самба. Ямар хөдөлгөөний дуртай вэ? Виск. Баярлаа. За хэдийний 5 бүжгийн аль бүжигэнд их дуртай вэ? Румба. Ямар хөдөлгөөний дуртай вэ? Нөгөө эргэл гэх юм. Байрандаа жишээлбэл 2 эргэл. За баярлаа.